Улсын хурлын гишүүн чин бүрэн өөрөөрөө төрөх боломжтой хэрнэ кисээр хагалгаа хийлэгдэг ээжүүд эрүүл мэндийн даатгалын сангаас 400 мянган төгрөг хөнгөлүүлдэг. За гэтэл эрүүл мэндийн даатгал эрсдлийн сан болохоос ээжүүдийн гоо сайхныг даах гэж мөнгө төлдөг сан биш. Үүнд салбарын яам зохицуулдгийг шаардлагатай гэх шүүмжил хэлсэн. Тэгвэл эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт олгох журамд төрөлтийг төрөөс 100% хариуцахаар заасан байдаг. Ээжүүдийн саналаар хагалгаагаар төрүүлэх боломжгүй гэж хэлж байгаа юм байна. За улсын хурлын гишүүн Монгол улсын гавьяат эмч Чимбүрэнгийн хүндсэн асуудал эрүүл мэндийн салбарт үнэхээр гардаг уу? За даатгалын тогтолцоонд байгаа хуулийн цоорхог ашиглаж эмнэлгүүд санхүүжилтээ одож өөрөөрөө төрөх боломжтой байсан ч ээжүүдийг хагалгаагаар төрүүлэхийг илүү үздэггүй гэдэгт салбарын сайд дараах хариултыг өгч байна. Төрөгч нь дотор бас нөгөө энгийн өөрөө төрөх боломжтой байсан боловч одоо өөрийн хүсэлтээр кесар мэслэлээр төрөх. За бас нөгөө үлэг нь болохоор зайлшгүй кесар мэслэлээр төрөхөөс өөр аргагүй ийм тохиолдлууд бас их байна. Тэгэхээр энэ төрөлтийг бол бас яг эрүүл мэндийн даатгалын сан гэхээсээ илүү манай салбарч нь гүйцэтгэлийн санхүүжилт болоод одоо даатгалын сангийн мөнгө нөгөө төр таах тусламж үйлчилгээний мөнгө ч бүгдээр эрүүл мэндийн даатгалын ерхий газар дээр төвлөрөөд ингээд санхүүжүүлдэг болцсон шүү дээ. Ер нь бол төрөгч нь өөрөө төр таах тусламж үйлчилгээнийх. Тийм учраас бид нар одоо өөрөө төрхөө кейсвэрээр төрхөө альж төрлийг бид нар санхүүжүүлэх ёстой. Гэхдээ энэ жилийн хувьд бол энэ төрөлтийг хэвийн төрөлтийн санхүүжилтийг бид нар ер нь 50 орчмоор нэмэгдүүлсэн. За эрүүл мэндийн сайдын хариултыг эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар үгүйсгэж байна. За тухайлбал эрүүл мэндийн даатгалын сан 2024 онд нийт 55 мянган эхчүүдийн төрөлтөд нийт 40 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгожээ. За ингэхдээ зайлшгүй шаардлага улмаас хагалгаагаар төрсэн ээжүүдийн тусламж үйлчилгээний зардал батлагдсан тарифын дагуу нийт 13 тэрбумын төгрөгийг олгосон байна. За энэ нь нийт төрөлтийн 27 орчим хувийг эзэлж байгаа бөгөөд хагалгаагаар төрөх ээжүүдийн тоо нэмэгдээгүй гэдгийг онцолж байна. За түүнчлэн үүнд зарцуулагдсан зардлын тоо нэмэгдсэн зүйл байхгүй гэдгийг онцолж байгаа юм. Энэ кесараагаар одоо хагалгаагаар төрнө гэдэг нь өөрөө заалтаа шүү дээ. Энд чинь нэг заалтаа хүн л орно. Тэрнээс биш одоо хүн өөрөө хүсээд шууд одоо за би өөрөөр төрөхгүй кейсээр төрнө гэд ингээд төрсөн тохиолдол болвол энийг манайх бол яг одоо цахим одоо хяналтаараа бол санхүүжүүлэхгүй байхаар ийм зохицуулттай байдаг. За төрөөс иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний үн тарифт 2025 оны 1-р сард өөрчлөлт орж эмнэлгүүдэд олгох санхүүжилтийг нэмжээ. За тухайлбал нэг удаагийн хэвийн төрөлтөнд үзүүлэх тусламж үйлчилгээний зардалд эрүүл мэндийн даатгалын сангаас 998 мянган төгрөг. За ихэр ураг бол сая 331 мянган төгрөг. Хагалгаагаар ургийг төрүүлэхэд хамгийн бага буюу 832 мянган төгрөг олгож байхаар тарифыг шинжилэн тогтоосон байна. За эндээс харахад хагалгаагаар ургийг төрүүлэх тусламж үйлчилгээний зардал хамгийн багагаа нь эхийг алиулах, өөрөөр нь төрүүлэх үйл ажиллагааг дэмжихэж чиглэсэн эрүүл мэндийн салбарын бодлого байсан гэдгийг онцолж байгаа юм.